Ажилтны тэмцэх газраас Монгол Ардын Өрсөлдөх намын дарга инх барийн гэрт нэгжлэг хийжээ. Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон тодорхойгүй байна. Нийслэлийн хаван улдуугийн шүүхэд улсын нэгжийн одгууд холбогдох эрүүгийн иргээг хэлэлцэж ял оноожээ. Шүүгээс түүнд 5 жил 1 сарын 20 ялыг чанга дэглэмтэй 20 ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. Одгүй начныг эрүүгийн үеийн 181-ийн 3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын биед гэмтэл учруулсан эрэгт гин буруутай гэж үздсэн байна. Монгол Ардын намын баг хурал их 8 дугаар сарын 3-наас 4 болно гэсэн мэдээллийг намын гишүүд нь өгч байна. Наадмаас өмнө баг хурлаа хийхээр төлөвлөж байсан ч баг хурлыг инхүү хойшлуулсан нь гишүүдийн эрсийг хангалттай хэмжээнд бүрдүүлэхийг зорж байгаатай холбоотой гэж намын удирдлагууд мэдэгдэж байна. Эрдэнэ төлөвлөрийн захирлсан ганц зөргийг наадмын дараа баривчлан саатуулсан гэх мэдээллийг Баттаа бус их сурвалжууд өгч байна. Түүнийг өмнө хууль зүйн сайдны хэлж байсанчлан Эрдэнэ төлөвлөрөөс батлан даалт гаргаж хувийн компани зээл олгуулсан эрэгтэй нь холбогдуулан баривчилсан гэж байгаач албаныхан тайлбар өгөхөөс татгалзаж байна. 2013 оны 12 дугаар сард ашиглалтанд оруулсан шин төрх хэмнэлгийн барилгын ажил 65% гүйцэтгэлтэй байна. Тодорхойлбол АБ блокийн диаграм хантай хэсгийн гадна ханы өргөлгийн ажил хийгдэж байгаагаас А блокийн ажил 90%-тэй, харин Б блокийн ажил 60%-тэй байгаа гинэ. Эрчим хүчний зохицуулах орноос захиргааны дулааны үнийг нэмэхээр тогтоол гаргажээ. Уг тогтоолоор орон сууцны талбай хэмжээнээс хамаарч 40 м2 талбайд 3000 төгрөг, 40-оос дээш 80 хүртэл метр квадраттай бол 5000 төгрөг, 80 м2-аас дээш талбайтай бол 10,000 төгрөгийн суурь хураамжийг хэрэглээнээс гадна төлөхөөр тооцсон байна. Үндэсний төв архивын энэ сарын 20-21-ний Мянмар гарагт ажиллах шийдвэр гаргасан улсын хурлаас өнгөрсөн оны 9-р сард ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн үндэслэлийн хугацаа дуусах төгсж байгаатай холбоотой хүчтэй мэдээллээ. Энэ он 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу үжилтэй авто замаар холбооруулсан. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар Баян хонгор чиглэлийн замын ажил дууссан бол бусад аймгийн нийслэлтэй холбох ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Ерөнхий сайд Алтан уян зүүн чиглэлийн буюу Улаанбаатар Чойбасгийн чиглэлийн замын ажлын явцдаа танилцаж үүрэг даатгал өглөө. Нийслэлийн чиглэлтэй Сүхбаатар хаан уур Багнуур Налаахын дүүргийн улсын бүртгэлийн газар өчигдөр өнөөдөр 2 өдөр иргэдэд үйлчилсэнгүй. Энэ нь улсын архивч улсын бүртгэлч нарыг сургалтанд хамрааж байгаатай холбоотой гэж албаныхан тайлбарллаа. Орчин холбооны улсын Казан хотноо уржигдэл хаалтаа хийсэн дэлхийн 5 твийн оюутан тамирчдын 27 дахь удаагийн универсайд наадмаас Монголын баг 3 алт 6 мөнгө 16 хүрэл нийт 25 медаль хүртлээ. Ингэснээр Монголын оюутан тамирчид медалийн чанар тоогоор дэлхийн 166 орноос 19-р байрч халахсан юм а. Оюутны универсайд наадманд амжилттай оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо газардах юм а.